Just Group-ийн захирлаас нь Батхүүгийн эрэгт хоёр хүнийг нэмж хичгэнээр татны шалгаж хэлжээ. Хуучнаар хадгаламж банкныг үүсгэх захирлаас нь Бадан Цэцэг Just Group-ийн санхүү эрхэлсэн дэд захирал Бат сайхан нарыг түүний эрэгт холбогдуулан шалгах шаардлага гарсан байна. Улсын хурлыг харьцсан намын бүлгийн хуралдаанаар улсын хурлын гишүүн амар жаргалын бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай асуудлыг хэлцээд олон хүн хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал анхудаа нээлттэй хуралдаж хүндэтгэлийн хуралдаан аймгийн спорт зохицуулбарт болж өндөрлөө. Энэхүү хуралдаанаар Хинтээ аймгийн Төв Өндөр хаан хотыг Чингис хаан хот болгох төслийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаар хэлэлцүүлж, иргэдийн санал сэтгэгдлийг сонсч хурлын төлөөлөгчдийн 100% саналаар Чингис хот болгох нь зүйтэй гэж үзсэн байна. Монгол Ардын намын бүлэг энэ 7 хоногийн чуулган байнгын орооны хуралдаанаар алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, энэ хуулийг дагаж гарах ашигт малтмлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль дээр Монгол Ардын намын бүлгийн гишүүд санал нэгтгэсэн байна. Гадаад дотоод хүчин зүйлсээс шалтгаалж Америк долларын ханш доктор Гувайн өчигдөр валют арилжааны 8 шарга заахад Америк долларын 1756 төгрөгөөр, арилжааны банкудад 1754 төгрөгөөр зарагдлаа өсжээ. Харин Монгол банкнаас зарсан шинэ 1752 төгрөг гэж тогтоожээ. Их хурл баг хурлаагийн дотоод ажлаа нийлээ зэгцүүлж авсан Монгол Ардын намынхан өнөөдрөөс эхлэн орон нутагт анхаарлаа хандуулан ажиллагаар болжээ. Ингэхдээ улсын хурл дахь Монгол Ардын намын бүлгийн гишүүд ахлан бүсүүдэд ажиллахаар болсон байна. Монгол улсын төрийн аль барилгаараа дэлхийн 107 орноос 106-д олсон далаар авилгатай тэмцэх газар болон хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн долгор мэдэгдлээ. Тэр дундаа өндөр албан тушаалтнуудын авилга ихссэн гэж тэд мэдэгдэж байна. Монгол улсын их сургуулийн 14 сургуулийн 4 факультет болгон бүтцийн шинжилгээ хийхийг дэмжиж байгаа эсэх асуудлаар тус сургуулийн оюутны холбооноос оюутнуудын дунд судалгаа явуулжээ. Судалгаагаар оюутнуудын 60% нь бүтцийн шинжилгээ хийх нь зөв гэж үзсэн бол 25% нь буруу, 15% нь мэдэхгүй байна гэсэн хариултыг өгсөн байна. Улсын хурал дахь фидагч гишүүд Бурхан багшийн их дүүчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон санал гаргаж байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Ингийн тулд нийтээр тэмдэглэх баяр ёслолын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг тэд онцолж байна.